Сайн байцгаана уу? Монгол улсын нийслэл төв талбайгаас энэхүү бичлэгээ эхэлж байна. 30 өдрийн дотор 10 сая төгрөг олох челленжийг өөртөө би зарлаж байна. Ямар ч хамаагүй аргаар 10 сая төгрөг олно. Хулгай хийж худлаа ярихаас бусдаар нь та бүхэндээ мөнгө олж байгаа харуулна. Та бүхэн маань энэ бичлэгэн дээр харамгүй лайк авч, харамгүй шеэр хийснээр та бас надад маш том хөрөнгө оруулалт хийж байгаа юм шүү. 30 өдрийн дотор 10 сая төгрөг олох челленж инхүү эхэлж байна. Цаг явслаа. За ямар ч нэг хөрөнгөний их усүр байгаа юм шүү манайхаа. Азар би машинтай. За маш олон таксичид, маш олон машинтай хүмүүс мэдээж Монголын хамгийн том такси үйлчилгээ болох UB Cab-д бүртгүүлсэн байдаг. Тэгээд би бас бүртгүүлсэн юугаараа дутхгүй мэдээж би ч гэсэн бүртгүүлсэн. Тэгэхээр UB Cab-аас агаад аль эсвэл өөрөө ч юм уу таксинд яваад жугаар нь өрүүлт одоо ямар нэгэн байдлаар өнөөдрийн орлогоо 333 мянга болгодгүй маа гэхэд ядаж төхүүлэх хэрэгтэй байна. Ажлын санал хүлээж аваа шүү. Энэ коммент сэтгэл хэсэг дээр бүгдээрээ ажлын саналаа бичиж байгаараа. Би тэгээд дуртай ажлын саналаа хүлээж аваад дуртай цалингаа тохиролцоод очиж ажиллах болно. Энэ их амар юм байлаа шүү. Над чиг одоо нэг юм үүн хэлж чаддгүй хүнд бол шууд ингээд цаанаас нь ингээл бүх төлбөр тооцоог энэ дээр өөрөөсөө бодоо явчихна. За манайхаа эхний дуудлага ороод ирлээ. Дуудлага авцгаая. Гоё амьдрын штэ. Хэрэглэгч дуудлага авчихсан байна. За хэрэглэгч ба дуудлага цоцолчлаа. Окей. Юм дандаа дардан байна гэж байх вэ? Амар машинаас гал амар хөдлөгчсэн чинь. Ямар ч нэг дуудлага авцсан шүү. Хайдаргатай тий. Сайн байна уу UB Cab? Үйлчлүүлэгчийн бичлэгэндээ оруулж болохгүй нь ойлгомжтой. Тэгэхээр хүнээ өргөж өгчөөд хэдэн төгрөгийн орлого олсноо харуулцгаана. Эхний хүнээ аваа буулгачлаа. Миний эхний орлого 7200 төгрөгийн орлоготой. Дан ганц таксигаар өнөөдөртөө ингэж орлого олохгүй. Өөр орлого олно яаж чад. Би нэг зар оруулна. Дахиад дуудлага ороод ирлээ. Окей, ойрхон байгаа маань. Явлаа. За дараагийн дуудлага авсан. Баяртай. Тэгээд орлогоо хэлээ явчихна. Би ячилээ. Мөрөдөө мэдэхгүй хүн өөрийгөө мэдэхгүй билээ. Санаа зүг бол заяа зүг хичээвэл заяа хичээн гэдэгдээ амьдралаасаа сайхныг шимтгэл нөгөө нэг хацагдаад яг цэвэр миний орлого штэ. Тэ. За 8277 төгрөгтэй боллоо. Ингээд нийтдээ. За дараа нь тоогоо бодъё доо. Тоондоо жоох юм уу? За дараагийн дуудлага авах. Дээрээс нь давхар би ийш өөр ажил амжуулахаа явах гэж байна. Өөр бас ажил амжуулна. Зураглаачтай болт юм уу? Би нэг пост оруулсан байхгүй юу? Тэгээд миний постыг маань хараад нэг найз маань над руу залгаж ийн л да. Нэг ажил байна. Ирээд хийгээд өгөө гинэ. Окей. Тэгээд энэ дээр хойлоо офс шиг хий гэж ярьж ирсэн шүү дээ. Офс шиг. Тийм ингээд нөгөө доош дээш. Дээш тавьдаг. Гэтэ богино чи зургийн тавьчих тий ямартай. Чин сантиметрийн аваа те. Тийм. Чул метрлэл дээр амар метрлэл шаардсан. Тийм. За офс шиг. За 100 айл руу явж байна. 100 айл руу найзынхаа хүсэлтээр 100 айлын хажуугаар ер нь зогсоол айгүй хомс идэг болохоор энэ айлд зогсоол олцсон дээр нь тавиад талхачлаа жоохон зайтал тавьчлаа. Гэтэ яа да. Авах юмнууд маань л жоохон хөнгөн байгаасаа л гэж бодож байна да. 100 айл руу юм цөглүүлж явангаараа бичлэг хийнэ гэж бол үнэхээр байхгүй юм байна. Тэр их ачаал юм аваа явж явах үедээ бол тэгээд юмнуудаа цоглуулсан. Одоо бас 100 айл руу 100 явна гэдэг шиг дахиад нэг юм үлдээсэн. Ягаад гэвэл бас гарах болоогүй цагийн дараа гарна гэсэн. Тэгээ буцаа явж исэн чинь төгжирчлээ. Тэгээд төгжирж явах хугацаанд нөгөөх маань гарцсан гэд сая залгаж байна. Мэдгүй. Асал чанга шүү. Мөнгө олж байгаа юм чи хамаагүй. Одоо цагийг зүвчлэх яваад. Яасан бэ? Яагаад ч зүгээр яагаад ч зүвтээсэн аа. Би чи баг хөшгчин болчих юм шүү. Ингээ ер нь мэржлээс л ингээ хөшин мөшг игээд чи ер намайг 100 айлын би чадна болгоо ажиллаа л та. Нөгөөд гинэс нэг тийм их би ч юм юм. Бас их зайлж би. Шүрпнүүд хайсч юу? Надад миний шүрпийг өг гэхгүй. Нөгөө нэг авсан шүү дээ.
Айн дэ. Би нөгөө нэг авсан штэ яа. За ажилтаа чичээд. Бичлэг явж явах чинь ямар муухай хараал хэлдэг юм. Манай ажил олгогч маань жоохон эвгүй хүн байж шүү манайхаа. Өнөөдрийн байдлаар 100 айл руу ёстой 100 явсан гэдэг шиг 3 л явах шүү дээ тий. Яг 3 их үстэй тий. Гайхалтай. За. Одоо тэрийг хийчихэлтэй. Одоо тэр чи яага миний манай урлангийн хамаг бузар болоод муухай. За нэг яг үнэндээ бол ийм л үд юм биш. Одоо цэвэрлэн гэсээр л цаг өнгөрлөө. Хэдэн цаг ч өнгөрөө. Худлаа л юм бай. Хүний урлан бол ийм л үд юм даа. Дэвшлэх тосом хадааснууд нь байхгүй болоод. Тэгээ одоо нүдэн баримжаагаар хосгоос гарахгүй болоо л явчих. Яа зүгээ. Хамаагүй шүү дээ. Тийм л мөрийн нүдтэй л эв гэж те гэсэн чинь хийсэн чинь далигаа нахгүй. Энэ бичлэгний арга ерөөсөө нэг тийм авах дуу байхгүй баха. За. Би- Хараад идэх. Яг нэг тийм дүү гэсэрэг таагаад. За ингээд өнөөдөр ямар ч тийм 100 айлын би чадна хийлээ. Тэгээд таксигаар эхэлсэн. Өнөөдрийн орлого маань таксигаар эхлээд одоо ингээд би чаднаар дуслаа. Ингээд төвшиг тогтоолоо. Нэг орлон дээр ирсэн байна. Энэ хүний орлон. Come here. За сайн байцгаана уу? Сайн байна уу? За ингээд Өнөөдөр найзаараа урлагийнхаа хөшгийг болон хөшигний замыг тавиулсан. Бас ялаа шум бол нэтар. 100 болж байгаа болохоор. тэгээд иймэрхүү ажил бол хийвэл хийчихээр юм биш шүү. Зүгээр асуудал байхгүй те. Тэгээд энэ урлан маань ямар урлан бэ гэхээр ховцны урлан те. Ховцох юм одоо юу гэх юм бэ? Нэг юм эмхтэй хүн нэг юм гоё юм байдаг даа гэхгүй. Тэгээд ер нь тэгээд харчихгүй те. Би энэ зургийг тавьчих. Сав. Тэ ингээ октод маань ингээ ороод хараад гоё сонирхоор. Амирхүү гоё юм хийдэг урлан байна. Энэ эмхтэй хүн ингээ нүцгнэрээ зөвл их гоё юм бэлээ. Цэгнэрээ Гоё. Тийм hot sexy харагдт юм л. Nice. За ингээд найзынхаа гайхалтай урлан дээр нэрж гайхалтай ажил хийлээ. Цалингаа авъя гэхгүй. Яа би өгнө шүү дээ. 100 айл руу 100 айл руу 100 явна гэж 100 айл руу яваад ирэх юм өнөөдрийн цалин 100,000 төгрөг гэсэн. Тэ. За. Хамтарч ажиллахад таатай. Хамтарч ажиллахад таатай байлаа. За. Ингээд эмгтэй найзсан мөнгө нэхэд авахтай амар шигтэй. Найз чинь хөдөлмөрлжүүл нөгөө талхацаар бол мөнгөөр нь гэдэг шиг тий хамаагүй штэ. За ямар ч ч угаасаа би 10 сая төгрөг олох ажилтай байна. Челленж маань дэмжиж байгаа. Найзтай баярлалаа. За тэгээд үргэлжлүүлээд би ажил хийж магадгүй. Окей. За. Ямар ч ч өнөөдрийн би чинь дунджаар өдөрт 333,000 төгрөг олох хэрэгтэй байхгүй. Олчих юм байна. 30 хоногийн дотор. Тэгэхээр олох боломжтой. Би маргааш 500,000 магадгүй нэг өдөр сая төгрөгийн ажил хийх юм билээ тий. Маргааш 7 хүргэлт гарна. Хүргэлтийн ажил хийгээд. Нэг энэ ажил дээр удаан тогтохгүй шүү заа баяртай. За өнөөдрийн орлого ерөнхийдөө бол давгүй шүү. Сансныг бодоход яг 300 гараагүй ч гэсэн дараагийн удаа мэдээж илүү бүр энээсээ илүү 2 3 4 5 6 7 нугалсан дайтай олох байх. Найз дээр очиж ажиллаад 100,000 төгрөг. Дээрээс нь өглөө таксидсан UB Cab-аар явсан нэг 20,000 төгрөг. Бас дунд нь нэг хүн авсан нэг 7,000 төгрөг 127,000 төгрөгийн орлоготой өнөөдөр. Гараа сайн бол барай сайн гэдэг шиг ямар ч тач эхний блогийн маань орлого амжилттай боллоо. Тэгээд яг одоо би үргэлжлүүлээд таксинд яваад илүү яг олох байна л да. Гэхдээ ямар ч тач өнөөдөртөө энэ бичлэгээ монтажлаад та бүхэндээ эртхэн хүргээд маргаашнаас би яг шинэ болтол чамаагүй ажиллаад бүрэн гүйцэд нормоо биелүүлэх болно. За баярлаа. Тэгэд ажлын санал хүлээж авна. Ингээд бичлэгтэй маань хамт байсанд баярлалаа. Баяртай. Өнөөдрөөр амьдрал дуусахгүй болохоор одоо байгаа зовлон биш. Маргаашаар амьдрал үүсэх болохоор зүрхэндээ зоригоо шивш.